Хөдөө орон нутагт царчааны болон өв залгамжлах шийтгэлийн тойрог гэж шин бооруудыг баталж ичгнүүргүү гэдгийг харуулсан ардчилсан нам Улаанбаатар хотод санал цуглуулж мэдэх бас нэгэн тактика өнгөрсөн 7 хоногт бодож олжээ. Орон сууцтай иргэдийн хувьд ардчилсан намаас гордох юм байхгүй. Учир нь тэдний байж болох бүхэл сул газруудыг дээрэмдээ давчихсан тэнд одоо мянган үлгэр яриад нэмэргүй ямар ч юм амлаад амжилт олохгүй. Тийм учраас эдгээр завчигчид гэр хорооллынхныг царчааны тойрогоор сонгож авснаа зарлалаа. Үүнийгээ тэд өнгөрсөн зууны соёлын хувьсгалтай тэнцвэрс үйл явдал хэмээгээд энэхүү хувьсгалдаа 200 тэрбумыг хаяснаар агаарын болон хөрсний бүртлийг бууруулах юм а хэмээн гайхуулав. За энэ ч яг нөгөө доолар 5030-аагүй нэг юм а гэдэг шиг зүгээр л нэг амлалт. Харин бодит байдлын зөрүү зарим нэг фактыг сөхөе. Дахин төлөвлөлтнэрээр баахан айлуудыг бужигнуулж асар олон тэрбум төгрөг зарлагдсан. Үр дүнд нь хотын даргын хүүгээс ахуулаад офшортой болж бүхэлдээ хороолж сургаггүй алгуулчиход байна. Олноо 100 айл хэмээн алдарсан 2 давхар цагаан барилгуудыг дахин төлөвлөлтөнд оруулна хэмээн 200 гаруй иргэдийг байрнаас нь заллан гаргаж түүгээрч орохгүй байрнаасаа гарч эргэж ирэхгүй баталгаа болгон халаалтын ардиатар хаалга цогнуудаас салгаж авч яваарай хэмээн хорлонтой нарахгүй үүрэгдсэн гинэ. За харин одоо байгаа байдал нь энэ. Ор хоронгүй болоод урдсан иргэд буцаад орон ихний хамаг юм тоногдож ийхүү хогийн болгож байна. Энд амьдарч болоод байсан 200 гаруй иргэд одоо шинэ өсөө хуучинчгүүл холцоосноо ойлгон нийслэлийн захиргаа засгийн газрыг хандаагүй газар руу болсон боловч гэлэнгой их нь бүхэл гөлөөгч их хүн олдсонгүй. Арга бараас гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бодит байдлаас урлуулахаар хандсанаа Facebook хуудасаа нийлжээ. 28 өрхийн 200 гаруй иргэдийг заллим ихэж гудамжинд гаргасан асуудлаа шийдэж чадахгүй бүхэл нийслэлийн 107 мянган өр байрлын 100 мянган иргэдийн асуудлыг тэр дорн шийдэх нэ гэдэг нь үнэмшилтэй сонсогдохгүй л байгаа юм. Тэр тусмаа соёлын хувьсгал гэж юм хийж ийм олон зүйл шийдэж чадахгүйгаа агарын болон хөрсний хөдлөлийг шийдэх нэ гэдэг байгаа нь бүрч үнэмшилгүй. Тэгээд бүр явж сонгуулийн үеэр ийхүү зарлал нь уфсын царчааны тойрны Улаанбаатар дахь хувилбар болон санагдуулаад байгаа зүйл юм. Хамгийн сонирхолтой нь ийм соёлын хувьсгалаа сайн хашаа хөтөлбөр хэмээн нэрийджээ. Агарын бөгөөд хотын утааг ганцхан хашаагаар хашгилтэй ярьж байна. Хавсан усны шугамыг татна гэсэн чинь яхаа хавийн эмтэн хошгруулаад сонгуул та нар явсан да яса